амархан сайн байна уу? Үдши минь манай 5-т 10-т 100-т 1000-ийн гэрлийн дайчид минь лайвда 5-таа оролцоогоорой. Амархан сайн байцгаана уу? За. Сүнс сэрх хөөрөлдөөн. Хөөрөлдөөндөө 5-таа буурлаараа. За хинхэн манайхан сайхан дисэн ядан хүлээж байгаа ийм хүмүүс байгаа. За шинээр хүмүүс ирж байгаа байх 5-таа морилоорой. За одоо ингээд бүгд орж иржээд холбогдож байгаа хооронд нь одоо лайвынхаа дүрм журам одоо яаж энэ лайва үзэх вэ? Энэ талаар зөвлөмжөө дахиад нэг үгүй. Манай хуучууд бол бүгдээрээ мэдж байгаа. За шинээр орж ирж байгаа хүмүүс сануулхад бол за энэ лайвд оролцохын тулд ерөнхийдөө яах ёстой гэхлээр хажуудаа лайк тавина. Тэр нь арц ханг байгаа бол энийг бас уугуулж бэлдэж тавина. Мөн хажуудаа агта шаргал альсгүй сүүн далаагээ сүйтэй цай одоо бэлдэж тавиарай. Яг гэвэл та нарын аман цангам за тэр аргал гарцсан уугуулах гал асаах далаа асаах хэмтэрэг нь бол ер нь бол та нарт өөрсдөө хамгаалт хийж өгч байгаамаа. За энэ үйлийг хийж байхад энэ бол ерөнхийдөө далд ертөнцийн үе таалга нэгдэж байгаад энэ үйл хийгддэг. Ингээд танаахны удмын онгод тэнгэр сахиулаад хүртэл танаахаа гэрээр залраад та нар минь үлийн дэмжээд ингээд айгүй тийм том үйлүүд энд болдгоо. Энэ бол та нарын одоо сүнсийг сэрээж байгаа удмын буурал дээдсүүд онгод тэнгэрүүдээс холбогдох тэрнтэйгээ одоо харьцаж сурах ийм арга ухаан энэ арга техникт суралцах ийм боломжийг би та нарт ингээд олгож идэм аа. За тэгээд ингээд яг манай буурал дээдсүүдийн бидний одоо ярьж байгаагаар бол отог омгоор нь та нарыг засаж байгаа. За энэ одоо лайвын үйлэнд оролцож байгаа хүмүүс бол дандаа оройлон оролцож байгаа өөрийнхөө отгийнхоо омгийнхныгоо аваад явах 5-т 10-т 100-т 1000-ийн ахлагч нар бол энд орж байгаа юм шүү. Тэгэхээр та нар бол өөрсдийнхнөө дотныхондоо бол оройлон оролцох, тайлбарлаж ярьж өгөх, өөр өөрсдөө хэрхэн засаад явах, болох үтгөө юм юу болж байгаа. Энэ талаар нь одоо заварч зөвлөгөөг нь өгдөг. Өөрсдийнхөө мэдрэмжээр хүмүүсийнхаа ойр дотныхоо болохгүй үтгөө юмыг хийж өгөх ёстой. Ийм одоо үүрэг бүхий гэрлийн дайчид шүү. Тэгэхээр манай гэрлийн дайчид өөрсдөө айгүй тийм мэдрэмжтэй болох үтгөө байгааг энэ одоо сайхан хэлж өгөх, залруулж өгөх. За тэгээд энэ лайвыг ямар зарчмаар яаж үзэх, ямар ашиг тустай. За тэгээд нөгөө энэ дээр яригдсан одоо нөгөө давсан биг нөөр, за 3 бааны дом, за тэгээд өдөр тутамдаа анхаарч авах ёстой домын үйлүүдийг би ер нь бол та нарт энэ хөөрөлдөөн болгондоо өгүүлдэг байгаа. Энэ болгоныг та нар маань бичиж авч хөдөлж авч ингэж яваарай гэж энэ дандаа хэлдэг шүү. Тэгэхээр энэ цагийн одоо энэ хөөрөлдөөнийг ерөнхийдөө давтаж үзэж болно. За яг ингээд шууд лайвда таарж байвал сайн байна. Баярлалаа. За тэгтээ та нар маань одоо таарсангүй би дандаа ингэж ухрааж үзэж ийн гэж хүмүүс зарим жоохон хил ам татлах гэдэг. Энэ бол хамаагүй. Одоо зэрэгцээд үзвэл сайн л байна. Ухраагаад үзлээ гэхэд энэ одоо хөөрөлдөөний чанар чансаа бол мууданч гэдэг юм үйлчлэхгүй байна гэж юм нөлөө байдаг юм шүү. Тэгэхээр манайхаа энэ лайв бол маш хичээнгүйлэн давтан үзээрэй. Би одоо хамгийн багаараа бодохдоо та нар нэг лайвыг 5-10 удаа давтаж үзгэж байгаа шүү дээ. Энэ тоолгондоо та нар тэр хэмжээгээр сүнсэн сэрнэ, тэр хэмжээгээр мэдлэг авч идэм аа. Тэгэхээр манайхаа энийг олон дахин үзэхэд давтан үзэхдээ ерөөсөө тэр шаах хэрэггүй энийг бол үзээрэй. Тэгжээж одоо та нар тэгээ дагагчдын зурвас гэдээ би өөрийнхөө фейсбુક дээр нэгэн дагагчдын зурвасыг оруулдаг байгаа. За энэ бол ерөнхийдөө энэ лайвд ямар үйлчилгээ, ямар хүмүүст ямар үйлчилгээ үзүүлсэн. Айлсгүй нөгөө миний гаргасан 2 ном байгаа. Аз жаргалын амин дэм, айлсгүй нөгөө домнохон арга ухаан 2 ном гаргасан байгаа. За энэ номон дээр бас одоо энэ айгүй олон өгүүлэмжүүд, айгүй олон одоо гэрийн нөхцөлд одоо өөрсдөө засах боломжгүй амархан тийм дөхөмтэй арга аргачлалуудыг та нарт одоо буулгасан байдаг. За тэгээд ерөнхийдөө бол саяын дээр 2 гаргасан аз жаргалын амин дэм дамдхан ухаан намаа дахиж хэвлэлтэд гаргаад одоо бараг дуусч байна. Манайхан маш их шуурхаа авсан. За би харамсалтай нь одоо дуусхаас өмнө бас нэг хэвлэлтэн дахиад гаргая гэж утсан чи одоо энэ юу хаагдсантай холбоотойгоор хэлгээл хаагдсантай холбоотой хэвлэл үйлдвэр маань ном илүү болов юм байхгүй. Ном хэвлэлтээ хаасайг зогссон байгаа байна. Ийм байна. Тэгээ цөөхөн номнууд байгаа. Авахуд нь одоо ирж авч болно шүү. За одоо ингээд
энэ хэрхэн одоо яаж энэ юугаа үзэхээ хэлээ. За одоо сүүлийн үед одоо тэр нэг байгалийн аргаар ариулах үе арга гэдэг нэг вэдийн одоо уламжлалын хэрэгэлдэг арга чаргыг тавьсан чинь зарим хүмүүс одоо энд их дургуцаад байх юм чи Монгол хөнөө биш үү гэж. Гэхдээ энэ дургуцаад байх юм юу байна? Би өөрийнхөө энэ ерөнхийдөө энэ хуудсанд хүнд хэрэг болох юм мэдэж явах ёстой юмыг л би оруулдаг. За тэр оруулж байгаа юм ведих байна уу, буддистуудаас байна уу, бөөгийн байна уу? Энэ аль шашнаас байх нь хин хамаатай юм бэ? Хамгийн гол нь тэр тухайн хүнд хэрэгтэй мэдээлэл байгаа байхгүй юу? Тэгэхээр тэрийг хэрэгтэйгээр л ашиглаа л да. Ведэд бол яг хөө тэр аргалыг жишээлбэл юу усанд найруулж агаад шал малаа угаад юм байна. Монголчууд болох дээр ариулдаг утгадаг юм байна. Аргачлал нь л өөр байна штэ. Тэгэхээр дахиад нэг аргачлал мэдээд авахд чинь юу нь буруу байгаа юм бэ? Тэгэхээр ийм сонин юм ярьж байгаа, бичиж байгаа ийм хүмүүсийг бол би шууд блок хийгээ явж байгаа шүү. Ягагтгүй би өөрийнхөө фэйсбүүкийн хуудсанд тийм эмх цамбраагүй байдал үүсгүүлмээргүй байна. Мэдлэггүй юмыг хүлээж авч тунгааж авч ойлгох чадамжгүй хүмүүс бол тэнд тэгж миний фэйсбүүкийн хуудсан дотор бужигнаан үсэж муухай хэрүүл аруул би хийлгүүлмээргүй байгаа. Тийм учраас тийм тааламжгүй таагүй яриа хэл гаргаж байгаа хүмүүсийг шууд блоклоод явж байгаа шүү. Уучлаарай. Ягагтгүй энэ хиндэ амар. Тий, надад бол тэр тайлбарлаад юм уу яриад юм уу хүнтэй хэрэлдээд явж идэг зав байхгүй. Тийм учраас манайхаа би шууд блоклоод явж байгаа. Энэ блоконд орж байгаа хүмүүс бол уучлаарай. Тэгээ өөр бос юм сонирхолтой юм олж уншина биз. Миний юм таалагдахгүй байдсан дээр штэ та нарт амар. Тэгэхээр шууд ингээ блоклоо явж байгаа шүү. Уучлаарай. За одоо ингээд хэдүүлээ одоо шинэ бар жилдээ одоо угтаж авах, шинэ оноо угтаж авах одоо өдөр болж байна. Гэтэ тэрний өмнөхөн дөө хийж байгаадаа одоо баяртай байна. Хэдүүлээ одоо энэ үүлүүдээ нэлээд амжилттай хийж шинэ ирж байгаа усан бар жилээ маш хүчрэхэг ариун сайхнаар одоо тосч авахын тулд үүлээ бас амжилттай сайхан хийцгаая. За одоо эхний ээлжинд би та нартай хэлдэг. За жоохон таагүй юмнуу жоохон юм хэлчихлээ уучлаарай. Тэгтээ би аль болохоор одоо боломжоор уурлахгүй бухимдахгүй ингэж ярьж хэлж явахыг хичээж байгаа. За тэгээд би та нарт хэлж байгаа. Би ерөнхийдөө барай засалч хүн, удган хүн. За тэгээд бяцлаглалын багш хүн. Энэ өөрийнхөө 3 чадамжаар өөрийн гэсэн заслын арга техник боловсруулсан юм аа. Тэрүүгээрээ би засд юм аа. Тэгэхээр гадуур яг над шиг засдаг хүн бол байхгүй. Ягагтгүй л энэ миний боловсруулсан арга учраас тэгээд ерөнхийдөө минь надад хандаж байгаа, надаар үйл хийлгэж байгаа хүмүүс бол нэг удаа нэг цаг засуулаад болдог. Ихэнх хүмүүс тэгээд болдог шүү. За гэтэл зарим хүмүүс нь одоо 1, 2, 3 давтах хүн байна. За тэр нь бол яг үнэ хэлэхэд би чадаагүй биш. Тухайн хүнтэй холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл тухайн хүний тэр амьдрал ахуй дээр гарч байгаа бэрхшээл, өвдөж байгаа өвчин эмгшээл, эд чи бүгдээрээ шалтгаан тухайн хүндээ өөрт нь л байдаг байхгүй юу? Тэгэхээр би ерөнхийдөө тэр хүнийг одоо тэр шалтгааны нөлөөллийг холдуулж өгөөд тэр хүнийг өөрөө олоход нь би тусалж байгаа. Тэгээ одоо өдөө 20 жил ажиллахад одоо нэг 4 хүн надтай хил ам таталсан. Би тэгээд тэр хүмүүстэй хэрэлдэт арга алга. Тэгтээ нэг удаагаар болохгүй байгаа нь юунаас үүдэлтэй ингэлээр нэгдүгээр тухайн хүнтэй холбоотой. Тухайн хүн сэтгэл зүйн хувьд бэлэн биш байна л гэсэн үг. Нэгдүгээр. Хоёрдугаар тэр хүн мэдлэг боловсрал алгаа. Тухайн хүний үеийн үртэй холбоотой, тэр удмын мэдээлэлтэй холбоотой. За миний энэ хийж байгаа үйлдэл авж байгаа үргэлжлийн одоо өртгөн хийлгэж байгаа үйлдэнд нь тэнцэж байгаа мөг уу? Энтэй хүртэл хамаатай байдаг шүү дээ. Яг үнэ хэлэхдээ. Тэгэхээр далд ертөнцийн юмыг өгжээж авдیں۔ Чи өгч чадахгүй бол авахгүй. Ийм зарчим ажилдаг аа. Тэгэхээр энийг чинь бас захын дуртай хүн ч одоо хийчдэг ажил биш яг үнэ хэлэхэд. Тэгээ би та нарт хэлдэг далд ертөнцийн юм гэдгийг хин нэгэн багшаар заалгаад хин нэгэн ном судар өдөө урууг цээжлээд хийдэг юм бишээ. Энэ далд ертөнцийн үйлийг хийж байгаа хүмүүсийн энэ чадамж, энэ одоо иж шид гэдэг юм уу? Энэ юм тухайн хүний удмынх нь мэдээлэл байдаг. Ийм мэдээлэл. Тэгэхээр нэг захын хүн аваад энийг чи хийчдэг юм биш. Өөрт нь хичээнэ мэдээлэл байдаа ч өөрөө хичээл зүтгэл гаргаж чадахгүй. Өөрийгөө энийг оролдохгүй хөгжүүлэхгүй бол бас тэр болгон өөртөө байгаа хүн чадамжуудаа хөгжүүл гаргаж чаддаггүй юм шүү дээ. Тэгэхээр би хүнийг ялгаж ерөнхийдөө заслан үйл хийдэггүй бүх хүнд яг ижилхэн хийдэг. Тэгэхээр хүн засрахгүй байна гэдэг тухайн хүн шалтгаан нь өөрт нь байдгийг. Тэгээ одоо хэдхэн хоногийн өмнө надад энэ 20 жил ажиллахад 4 хүн л тийм хил амт таталж ийсэн. Би тэр хүмүүст олон юм ярьдаггүй.
Нэг өсгөл давтан заслаа хийлгээ. Тэгэхээр би түрүү өгцөн. Чи нэг удаа болгоно гэчихэд болгосон чи аль үгээд над руу дайрж байгаа. Тэгээ тэр хүний шалтгаан өөрт нь байгаа шүү дээ. Өөрөө өөрчлөгдөг юм чи яах юм бэ? Тэ? Тэгээ би зүгээр дугаа тэр өргөл юуг нь буцаагаад өгчихнэ. Надад тийм юм огт хэрэггүй. Би тэрийг миний л буруу байна л та. Би тэр үнийг засахсгүй хүн байсан байгаа байхгүй юу? Айсгүй тэр хүн өшөө жоохон зовж үл өөрөө нэлээ үүрж явах хэвээр үнийг л би авцсан байгаа байхгүй юу? Би бол тандаад байдгүй. За нэгэн зориод ирсэн гэд дугаа засаад өгдөг. Тэгэхээр миний тэр хүнийг тандахгүй буцааж явуулаагүй нь буруу нь миний буруу л да. Тэр хүний бурууч гэж яах вэ? Ер нь болоод. Тэгвэл энэ талаар мэдлэгтэй бай. Тэгээ би та нарыг хэлдэг ч манайхан гоё болчоод тэрийг энийг хүчээр авчрах гэдэг. Хүчээр ерөөсөө битээ авчир. Яагаадгүй цагийн цагтаа гэж байдаг юм шүү. Цагийн цагтаа. Цаг нь болсон хүн л ирнэ. А цаг нь болоогүй ингээд ирсэн хүмүүс бол тэр үүлэн дутуу хийгдээд байдаг байна шүү дээ. Ягдгүй л тэр хүн өөрөө биеэрээ нэлээд зовж зүдэрчээж энийг ойлгох хэрэгтэй шүү дээ. А зарим хүн болохоор уншиж судалж зөвхөн миний лайваар зүгээр болоод номын ээж шидээр зүгээр болж байгаа амьдрал ахуйгаа тэгшлээд явж байгаа хүн зөндөө байгаа шүү. Би тэгээд тэрийг та нарт мэдрүүлэхийн тулд тэр дагагчдын зурвас гэж маш их юм оруулдаг. Тэгэхээр тэрийг уншиж та нар үнгүүгээр өөрийгөө эмчлээч ээ. Тэрнээс би өөрөө над руу ирээч ээ гэж би та нарыг дууддаггүй. Зүгээр би бэлэн зааж өгөөд юм. Би үнэгүй юм юу яагаад байна. Өөрийгөө аргал. Би үнэгүй та нарт засал хийж өгч байна. Тэгэд чи би зовцсон зүдэрсэн надаа мөнгө алга та хаста баг тэнгэр тулцсан мөнгө нэгж ийн гэдэг ах юм. Гэхдээ болил та би над дээр эргээгүй штэ. Үнэгүй өгсөн юмыг ашиглаж чадахгүй бол гохин штэ. Тэгээ амаараа шороо өнгөд үхэд талд орно үсттэй. Хин тамаатай. Ирснүүдийн би туслаад өгч байна. Тэгэд ийм сонин юм яриа сүүлийн үе жоохон тавгуур болж байна. Яг үнэ хэлэхэд. За тэгээ сайн ерөнхийдөө янз бүрийн хийж байгаа хүн л ингэж хил аманд орд юм доо. Тэгээд тэртээ зүгээр хийж байгаа хүн бол хил аманд орохгүй сайн л хүн байдаг. Жохон илүү дутуу юм хийгээ явж байгаа хүмүүсийг нэг халуун тогооны үлгэр болоод тахын тийм байж болохгүй манайхаа. За уучлаарай. Одоо би та нартай нөгөө одоо өдөр тутамдаа та нарын амьдрал ахуйд хэрэг болох тийм домон үлийг одоо хэлж өгөх гэж байгаа шүү. За юу. За бид нар ингээд заримдаа ховц сунар авдаг ч юм уу, альсгүй ингээд айгүй их юм таалагдаад хүнээс нэг юм авдаг та. Альсгүй одоо хүний худалдаж авсан дэлгүүрээс одоо авсан байж болно. Хүнээр одоо хүсэж гуйж хийлгсэн байж болно. Гэтэл зарим тохиолдолд нөгөөтгөө авчаад бид нар ингээд өмсдөггүй. Альсгүй тэр нэг ямар нэгэн байдлаар таалагддаггүй. За энэ юунаас олж тэгж байгаа юм гэхэлэр одоо шинэ хувцс ч гэсэн ялгаагүй. Ерөн тэр чин мэдээж хүний гараар бүтсэн юм байгаа штэ. Тэгэхээр одоо тэрийг бүтээжсэн тэр хүн сэтгэл санаа нь ямар байсан одоо тий энэ нөхцөл байдлаас болоод тухайн тэр шинэ хийж байгаа бүтээгдэхүүн ч гэсэн тухайн үйлдвэрлэгчийн сэтгэл санаа тэр хийжсэн хүний одоо бодол сэтгэл тэр одоо хувцсанд хунар хийж байгаа юмд нь шингэсэн байх магадлал өндөртэй байдаг. Тэгэхээр ийм нөхцөл байдалд одоо бид нэр авцсан юмаа бас хаяхад хэцүү биш үү дээ. Хүнд өгөхлээр харин санагдаад байна. Тэгэхээр иймэрхүү байдлаар ямар ч гэсэн нэг өмсөгдөхгүй байгаа юм байдаг. Тэгсэн мөртлөө чи өмсмөр байдаг. Иймэрхүү юм байх юм бол манайхаа энэ хувцас ариулж сэвэлж хэрэглэх хэрэгтэй. За энийг яаж ариулж сэвэлэх юм гэхэлэр за нэг шинэ хувцас өмссөн чи өмсөж чадахгүй байна. Тэгвэл миний хүүхэн тэрийг нэг хайрцагт дотор хийгээд гутлын хайрцаг шиг тийм жоохон хайрцагт ихүүж хийчээ. Дээрээс нь ингээд юу яачих? Давс асгачих. Зүгээр л давс. Ямар ч давс байж болно. Ерөнхийдөө давс гэдэг чинь хар донд ашиглагддаг штэ. Тэгэхээр миний хүүхэн тэр таалагдахгүй байгаа миний хүмүүс манайхаа тэр хувцсан дээрээ хуурай давс ингэж асгаад тэгээд тэр давс дээрээсээ асгасан хайрцагтай хувцаа 24 цаг хонуулаарай заяа. Тэгчээ дараагаар нь маргааш нь нөгөө хувцаа сайхан давснаас нь гөвөөд маш сайхан гөвж цэвэрлээд тэгээд хувцаа өмсөж болно. Өөрөөр хэлбэл бид нэр ариулж гин гэсэн үг шүү. За юу. За тэгээ гадуур дотуур ч гэсэн одоо оршуулганд өмссөн хувцч байдаг юм уу? Таагүй газараар орж гарцсны дараа ч гэсэн хувцаа ер нь иймэрхүү байдлаар ариулж яхад энэ тунг юмгүй шүү. Ягагтгүй л энэ энерги гэдэг чинь угаасаа биднээс үл хамааран бид нар энэтэй орооцолдоод холилдоод хутгалдаад явж идэг. Тэгэхээр бид нар өөрийнхөө энэ мэдрэмжийг ашиглаад боломжоор сайн сайхан энергитэй газар орж сайн энергит холилдож хутгалтгаа бод санамсргүйгээр одоо тэгээд таагүй газараар орцсон гарцсан байдаг. Тэгэх юм бол ирээд ядаж хувцаа ариулчих, өөртөө усанд орчих, аргал гарцаар ариулчих, ган утаар утчих иймэрхүү юм хийж болох нэ. За тэгээд тэр байгалийн одоо арчилгааны юу гэд одоо жишээлбэл Ванда манайхаа та нар хийгээд үзэхэд илүүдэхгүй гэж би бодож байна. Нөгөө
хомоол өнөө аргал юм уу тэрнээсээ жоохон үүрэмгий хийж хагаад ванда орж болох нь байна. Тэгээд нөгөө шал мал угааж явахдаа ариулгаа ихтэй би та нарыг давстаа усаар угаа гэж хэлээд байдаг. Давстаа усаар угааж болох нь байна. Дээр нь тэрэндээ жоохон нөгөө нэг бууц мууц ч юм уу альсгүй нөгөө аргал хомоолоо жоохон өөрүүлж хийж хандалж хагаад хийгээд угааж бас болох нь шүү дээ. Тэгж ариулаа хийж болдог байх нь шүү. Иймэрхүү маягаар хувцаа 24 цаг одоо давс дээр нь тавьж ариулж агаад ачаад зэгсрээд өмсч болдог байх нэ. За нэг ийм юм байна. За тэгээд бас нэг өөр юм байхлаар ерөнхийдөө одоо хүний хийсэн юм. Ерөнхийдөө хүний гараар нэхэж ирсэн нэхмэл идүүд дээ шүү дээ. Энэ нэхмэл идүүдэд одоо тухайн хийж байгаа хүний сэтгэл санаа, бодол сэтгэл аягүй шингэдэг ийм юм байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол өөр хүнээс ямар нэгэн тийм сүлжмэл нэхмэл юм бэлгэнд битээ авахыг бодоорой гэж байгаа. Ягаад гэвэл одоо ямар нэгэн чамайг хорлох гэсэн хүн бол янз бүрийн одоо шившлэг мөвчлэг хийгээд ч юм уу ийм нэхэд өгсөн байх юм боломж байдаг юм байна л та. Тэгэхээр манайхан бас нэг ийм юмнаас болгоомжлоорой. Гэхдээ монголчууд ч нэг тийм таагүй юмнууд хийхгүй л дээ. За тэгэхээр ийм ерөнхийдөө энэ нэхмэл сүлжмэл юм хүнээс одоо гараар хийсэн тийм юм бэлгэнд авахаас жоохон татгалцсан нэлен өөрт биднэрт үлзээтэй шүү. За нэг ийм юм хэлээд өгчлөө. За дахиад нэг ийм юм хэлж өгье. Одоо хэрвээ танаа гэрт ямар нэгэн хүн цагаа орхисон бол бугуйнхаа захыг хэрвээ айлд хэн нэгэн бугуйн цагаа айлд орхих юм бол тэр хүний амьдрал ахуйд одоо тэр бугуйн цагаа орхисон айлд маш их том айлд биш тэр хүнд нь маш их том амьдрал ахуйд маш их том өөрчлөлт гардаг байх нь байна. За энэ ихэвчлэндээ одоо жоохон муу тал руу өөрчлөлт гардаг байх нь байна. Тэгэхээр хэрвээ танаад хүн юмаа одоо тэр ялангуяа цаг орхисон байх юм бол тэр цагийг гэрт үлдээж юм уу хэн нэгэн ашиглаж болохгүй нэ. Энийг болж өгвөл нуурын усанд очиж ингэж живүүлж хаях хэрэгтэй байд юм байна шүү. Ягаад гэвэл хүний муухай амиг одоо гэртээ байлгаж болохгүй байна. Тэгэхээр энэ нуурын усанд живүүлж хардаг байх нэ. За охид бүсгүйчүүдтэй бас нэг гоё домын арга зааж өгье. За энэ гоё өөр домын арга би хаяа хийдэг. Бид нар ингээл нөхрөөсөө нэг юм гуух тэр нөхөр зөвшөөрдөг шүү дээ. Чи айгүй хүсээд байдаг. Тэгээд нөхрөө одоо өөрийнхөө хүсэж байгаа юмыг зөвшөөрүүлэхийн тулд яг нар жаргаж явах тэг цаг мөчид нөхрөөсөө гуйдаг байгаараа. За хоол цай хийж гэж байгаа. Яг тэр нар одоо жаргаж байгаа цаг мөчид гуйх юм бол танаа нөхөр чи хизээч чамаас татгалзах чадахгүй. Ингэж өөрийнхөө хүсснийг нөхрөөс авч болдог байх нь шүү манайха. Охид өсгөөчөд энийг ашиглаж яж болно. За нэг юм болох нь байна. За тэгээ дээрэс нь бас нэг юм хэлж өгье. Хин ч одоо за бас нэг ийм юм би их зааж хэлж өгье гэж бодоод ирсэн. Одоо энэ янз бүрийн хавдар судлалын эмнэлэг, халдвартын эмнэлэг, ер нь эмнэлгүүлэлттэй энэ ойрхон байгаа газар байдаг. Орон сууцанд амьдарч байгаа хүмүүсийн амьдрал ах ер нь их таагүй байд юм аа. Ягаад гэвэл тэр эмнэлэгт чинь ерөнхийдөө ямар нэгэн байдлаар дандаа өвдсөн, зовцсон, ядарсан хүмүүс ирж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс чинь ихэнх тохиолдолд нөгөө далд бие гэдэг нь сэвтцэн, альсгүй альбантцэн, тэрэнтцэн, тийм өөрөөр хэлбэл энергийн хэмжээнд маш муу болсон одоо хүмүүс тэрүүгээр ордог, гардаг, явдаг л гэсэн үг. Тэгэхээр бид нар яаж явах ёстой гэхээр одоо хэрвээ эмнэлэг домлого тийм одоо шорон оронгийн ойролцоо ч гэсэн байж л зайсангийн тийшээ ийм юмны ойролцоо амьдардаг айлуудад хийх домын арга зааж өгөх гэж байна. За энэ одоо тэр зарим 10 давхар, зарим 5 6 давхар гэл олон давхар байшингууд байна шүү дээ. Тэгэхээр энэ байшингуудад ерөнхийдөө амьдарч байгаа айлууд хэн ч байж болно доо. Энэ одоо намайг сонсож байгаа энэ л одоо энэ домын үйлийг хийхэд тэр байр, тэр орцоороо бүгд аз жаргалтай гоё болох нь шүү дээ. Тэр муу энергийн нөлөөллийг өөрсдөөсөө холдуулна гэсэн үг. За энийг яаж хийх юм гэхлээр за нэг 5 давхар байшин байлаа гэхэд бүр орцныхаа одоо орцноос эхлээд юун дээр нь шатаараа ингээд жоохон давс ингээд дүүрлээд ингээд яваад байна. Шат болгондоо ингээд дүүрлээ тэгээд бүр дээд давхраа дуустал хийчих.
Тэгвэл яг энэ орцонд амьдарч байгаа бүх хүмүүдийн амьдрал ах зовлон зүдгүүр нэр нь бол арилна. Ийм газар амьдарч байгаа айлууд яагаад вэ гэхээр ажил төрөл нь бүтлгүй байна. Бие хаана өвдөн, салан сарна, гэр орон уур халуун уур амьсгалгүй байх гих мэтчлэн ийм хүндрэл бэрхшээл их гараад байд юм аа. Тэгэхээр миний энэ лайвыг үзэж байгаа тийм газар амьдардаг газрын хүмүүс ерөнхийдөө боломжоор орцондоо бусдаа өөрийгөө ч бодоод бусдыг ч бодоод ийм үйл хийчээрэй. Их давс биш шүү. Зүгээр л ингээд нэг хил давс авчихал да. Тэгээл жоохон шившээл ингээд шившээд байх юм байхгүй. Зүгээр л ингээд шатаараа ингээд жоохон өрүүлээл бүр хамгийн дээд давхар хүртэл нь явчих. За энийг 2 удаа хийх ёстой шүү. 2 удаа. За хизээ хийх гэхээр ер нь бол тэргэл савтай өдөр гэж байгаа. Шинэ 15 гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 2 өдрийг дараалж хийх юм чинь нэг эсвэл шинэ 14 15-нд хийчих, альсгүй 15 16-нд хийчих. 2 удаа хийх учраас болоо. Тэгэл чи 2 удаа нэг ийм шатандаа ингээд давс өрөөд ингээд явчих тэр ерөнхийдөө болвол тэр орцонд амьдарж байгаа айлын амьдрал ах уу эрүүл мэнд бүх юм тэгширнэ. Бүтэн жилийн туршид. Тэгэхээр жилдээ нэг удаа хэрвээ тийм эмнэлэг домлого таагүй газартай ойрхон газар байртай тийм газар амьдардаг болвол одоо манайхаа нэг ийм домын үйл хийгээрээ. Тэгэхээр та нар манч тэгшэрх нь байна. Тэр орцонд байгаа айл амтан ч гэсэн тэгшхэн айтайхан болох нэ. За энэ домын үйлийг би зүгээр л дотроо бодож ийн л доо. Гэхдээ энэ хийх хэсэг нь бөө мэдлээ. Одоо ялангуяа энэ эмнэлгийн газрууд, ялангуяа энэ өвчтөө зовлонтой хүмүүс цуглаж байгаа газруудад бол цэвэрлэгчт нь болон сайхан цэвэрлжээ. Тэгээл нэг жоохон юу ингээл шатнаас нь дээшээ гараад ингээл бүх шаттай газраараа жоохон чимэх ингээл жоохон явчихад бол болохгүй юм байхгүй л те. Энд бол бусдад хийж байгаа айгүй том буян л болно. Ер нь бол тэгээ жилдээ нэг удаа тэгээ хийгээд байхад нэлээд сайхан болох нэ. За энэ айгүй тийм чухал дом, сайхан дом санагдсан шүү. Манайхан ч гэсэн өөрсдийнхөө довжон дээр яг ингээд давс асгадаг шүү дээ. Эндээ чи ижлэх юм байхгүй. Тэгэхээр ийм юм байна. Хашаанд амьдэрдэг бол хаа гинэ. Тэгвэл нөгөө хашааныхаа юугаар орж ирэл тэрэндээ босгоныхаа наа цаал асгана шүү дээ. Тэгээл чинь. За нэг ийм чухал дом одоо хэлж өглөө шүү. За тэгэхээр манайхан энийг одоо хийдэг байгаарай. За энэ бол тэр хаана амьдарч байгаагаас болдог байхан. Таагүй газар баригдсан байшин барилга авсан бол ингээд ийм домын үйл хийгээд өөрсдөө засаад янзлаад явж болох юм шүү. За бас нэг юм хэлж өгье. Бас нэг одоо энэ өнөөдрийн сүүлийн домыг хэлж өгч чинь. За манайхан охид бүсгүүчүүдээ гэртээ байгаа аяга тоолоод үзээрэй. Аягнуудаа нэг тоолоод үзээрэй. Та нарт хэдэн аяга байна. За айлд ер нь хэд байх аяга нь ер нь бол тэгш тоотой байх ёстой. 6 юм уу, 8 юм уу, 10 юм уу, 12 юм уу, 4 ч юм уу тэгш тоотой байх ёстой. Аяга тоолж үзээд хэрвээ зөө сондгоо тоотой байх юм бол нэг аяга нэмээд худалдаж аваарай. За яагаад тэгж байгаа юм гэхээр сондгоо тоотой аяга байх юм бол гэр орон дотор ерөөсө хэрүүл урал салтгүй. Маш их хэрүүл уралтай байгаад байдаг байх нь байна. Тэгэхээр манайхан ерөнхийдөө бол аягуудаа сайхан тоолж үзээд хэрвээ тэгш тоотой болж байна, сайн байна. Сондгоотой таах юм бол манайхан аяга тоолж үзээд нэг аяга нэмээрэй. За нэг юм хэлж өгье. За тэгээд ерөнхийдөө хань ижлүүд аль боломжоор ижил аяганд дээрээ. Ер нь бол сервис чинь ингээд 6-аараа 4-өрөө 2-ороо гэд байдаг штэ. Тэгэхээр боломжоор тийм ирээвэр хураавар аяга байх нь их таатай биш. Зарим одоо айлууд ингээд хүн болго өөр гэсэн аягтай өөр аяга байдаг штэ. Тэгэхээр энэ хүмүүс ерөөсөө эвсэж нэгдэж чаддаггүй. Тэр бол ерөөсөө бүгдээрээ тийм одоо ууданд хэлсэн өхрийн ивэр гэдэг шиг л ийм байдаг байх нь байна. Тэгэхээр аль боломжоор ижилхэн аяга авна. Тэгээд аягнууд чинь тэгш тоотой байх ёстой шүү. За ингээд миний өнөөдрийн хэлж өгөх ёстой домын үйлүүд дууслаа. Тэгээ би та нарыг ерөнхийдөө лайв үзэхдээ тэмдэглэл хөтлөө гэд хэлтгэн учраас энэ шүү. Зарим одоо миний энэ хэлж байгаа саяын жишээлбэл өнөөдрийн хэлж байгаа домын үйлүүд нөгөө домныхын номон дээр ороогүй байгаа шүү. Би ерөнхийдөө маш их юм судалт юм аа, би уншд юм аа. Тэгээ энэ болгоноос яг орос англи хэлтэй би илүү их мэдээлэл олж авдаг гэх юм уу да. Боломжтой байдаг. Тэгэхээр энэнгээрээ би дандаа хүмүүстэй хэрэг болох уншсан судалсан юм а гадаа дотоод вид мид лал шашин хэрэгс гэлгүүгээр би тэнцэнээс хэрэгцээтэй юм олж авч та нартай хүргэх юм а. Тэгэхээр чи монгол хүн юм уу биш юм уу гэж зарим нь видео ганц нэг юм оруулчихсан чинь тэгээ барьж итэх гэдэлээ тэр хүмүүсийг блоклцсон. Тэгэхээр та нар нь ойлгож одоо намайг хүлээж авч байгаа гэдээ итгэж чинь би дандаа хүнд хэрэгтэй хялбар
төсөр тим юмнуудыг л би та нарт хамж хэмж оруулдаг шүү. Өөрийнхөө мэддгийг ч хийж сурсан мэдснээр та нарт оруулдаг. За ингээд баярлалаа. Одоо хэдүүлээ хуурийнхаа засалд орё. Өнөөдрийн хэлэх ёстой. За манайхан жоохон бахан ярьсан уснасаа нөгөө цайнаасаа ууцхаагаараа. За нэрээ цонноос манай Чикагогоос миний нэгэн одоо мянгатын маань нэг гишин надад ийм хуур явуулсан штэ. Нэх хөөрхөн ээж нь авчирж өгсөн 5 ширхэг ийм 6 ширхэг хуур явуулсан. Тэгсэн чинь бас тун удалгүй одоо Германаас бас нэг 5 хуур явуулсан гинэ. Ингээд манайхан нэх хөөрхөн би нөгөө 2 хуур нэх ойроо ойрхон явчлаа гэж хэлсэн штэ. Тас явцсан. Хатуу өвлөн дээр явах дээр энэ хуурууд аюу амархан хугардаг. Тэгээ би нөгөө 2 жил яваагүй энэ запас хуурууд байхгүй цөөхөн болоо тэгээ гадуур энэ олддоггүй юм чинь. Тэгээ санаараа унжсэн чинь манай мянгатынхын хөөрхөн амтай хайр үргээд над руу ингээд 5-10-аар нь ингээд хуур явуулж байгаа та нартай баярлаа. Нэгэн Чикагогоос ирсэн шүү. Баярлаа. Ээж нь хөргөж өгсөн та нартай өстой их баярлаа шүү. Та нарын энэ одоо явуулж байгаа хуур миний одоо хөгжмийн зэмсэг, миний ажлын хөдөлмөрийн багжийн минь ингэж таслахгүй намайг хангаж байгаад би та нартай баярлаа. Ингээд бас Германаас ирж байгаа гэсэн удахгүй ирэх байх. Ямар ч үлсэн одоо дараа жил бүтэн жилдээ бол алдцахааргүй хуртай болсон. Баярлалаа та нартай хайртай шүү. За хуурийнхаа засалд орцгоё бүгдээрээ. хайртай шүү. Ийм итгэвтэй. Одоо сүүлийн үеийн юм дээр олвол ерөөсөө 1200 1300гээ та нар шууд орж ирдэг гэсэн баярлалаа. Та нарыг одоо ямар ч үсэн бүтээгтийг одоо хацрахгүйгээр хийдэг байна.
За баярлалаа манайхаа өнөөдрийн хуурын засал дуусч байна. Одоо ингээд хэдүүлээ дууныхаа засалд орё. Сүтэнгэрийн чичрэж ойлход минь дэрэг хэлэж минь суугахан сүншөнэн одноосоо байгаада зулаад Заябыник мен тэгшдсэ харгоч муда ээж min донисэ журарагдаж дутхадын архан байда үлөсүдэр зачулж үнсхэдэн архан явида нүдэн дээр минь аманца наран чимода ээж минь нүдэнэ хөдэмэн харагцаа тэнгэр чимода ээж минь зулаад Бурхан юмуда ээж минь заяабыник минь тэгшдсэ харваач юмуда ээж минь донисэ журарагдаж дутхадын Улын сүдэр зачулж үнсхэдэн архан явида сайдын чинэ орхоо холдохтын хормайтсан хүүгээ саннаахын аргадах гээд мөнхийн дээр гэдэж минь надаас уяатас тэгэдтэй сэрүнгэн рүдэж минь нарахата Сүтэортэн сэж минь зулаад минь зажабарсаа бурхан юмуда ээж минь заяабыник минь тэгшдсэ харваач юмуда ээж За манайхан дунд хоолоо нилээн хуурайшаад сэргэнээд байгаа хүмүүс айгүйх байна. Тэгэхээр одоо дараачийн дууны засал дээр энэ хоолоо сэргэнээд байгаагүй хоолоон дээрээ тавиад үзээрэй. Хоолоон дээрээ тавиад. За тэгээ сүүнээс агта шаргалаасаа нэг хүртээ тэрхээрээ. Харваад ирсэнэ зарадаж ойлон миндэлэхэд Орхон лам саунгаа
주소서 댕길 가즈라 슈팅 대칭 옷미게 잘라가서 대눈물라 태다 무르부팅 야웃가비 아주 자라가 마야라 마이상하나 다녀색 대슈 아와 암다르든 그가 부흥 아와 기주도 타스 익태 히그무로로 탐가즈 딘테레 딘토르흥 알로흐핫 딘네주흐르든 투셰 딘두바이 여로다주흐르사 하냐데들 지그레 두르 텔름셰슨 함보르라 합테다 엘릭부튼 야우가비 아츠자라그 마야라 마일사나 다녀색대슈 아와 그주도 타스 액테 아에스 아운데 김실레 바이리 허러봇 안나자우 테멘 타을란 길을 태수될 때 अर्추던기 근시다 화르딕 다녀서 둠니 훈들 후대 후문 자야강으로 고수 툭심보르라 합대다 어디 질때 야웃가비 아츠자라고 마야라 바이사나 다녀색대슈 아와 안다르든 그가 리그부흥 아와 그주도 타스 액테 아에스흥 아운데 아에스흥 아운데 шаргалаасаа хүртээрээ сүүн далаагаасаа хүртээрээ Отхон нуурын осноо өөрийн цолмон талдлаа үүлэн нулимастай тэнгөх тэнгэрээ үнэгчдэн сэрлээ өдрийн жаргалаа манаач зүтлээрээ
өнжөө тоноглох үнгийг өнжөө тоноглох үнгийг өрцөндөө нэмэгдээрээ гурван хөлтэй тулган олонтоо сахиад үллээ дөрвөн үеийн салхаараа чимээ чагнарэ ян сардгийн цаснаас хүслээ гуйгаарэ наран өдөө амьдрал насадатарэ тагын ондор хөвчин одондор хүслээ дуудан шивнэнхээ сөгдөн мөргидөө хүслээ дуулан шивнэнхээ сөгдөн залбирна буйрамансан зүрн шууд ирхийг хүлээлээ будан тамдралын чимээрээ нүдлэсэлгэлээ ахаар усан хансааж амьдрал өвсөх жамтай амраг харисэдэглээ арадаж таглаарэ за манайхаа дууны засал дууслаа. Одоо хэдүүлээ дэлхийн ээжтэйгээ хэдэн хорон байцгаая. Дэлхийн ээжийг өрөө. За манайхан акта шаргалаа уугаарай. Хоолоогоо чиглээ. Гарцхаангаа уугуулсан байгаа биз манайхаа. Одоо дэлхийн ээжийг дуудъя. За гарынхаа алгыг өөрийнхөө урд тосоорой. Дэлхийн ээжийг одоо хөдөлөө тосч авах гэж байна. Дэлхийн ээжтэйгээ хэсэг хугацаанд байя. За дэлхийн ээжигээ дуудаж явахдаа хэдүүлээ Тэнгэр Монгол газрыг хэлдэг. Дэлхийн ээжигээ өөртөө зүрхэндээ урин залъя. 3 2 1 Тэнгэр 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 Монгол 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 газар 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 Тэнгэр 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 Монгол 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 газар 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 Тэнгэр 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 Монгол 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 газар газар газар. За дэлхийн ээж минь алган дээр буусан байна. Та нарын минь гар нь хүнд оргиод ирж байна. Халуун оргиод ирж байна. Бүх биеэр халууд өгөөд ирж шүү манайхаа. За дэлхийн ээжигээ зүрхэн дээрээ нэгтгэе. Зүрх дээрээ гараа тавиараа. Зүрхэн дээрээ гараа тавилаа. За бүх бие мэдрээрээ. За одоо хідүүлээ умаа хэлнэ. 3 удаа умаа хэлнэ. За зүрхэн дээрээ ногоон өнгийн бөмбөлгөө тавина. Дэлхийн ээжигээ зүрхтэй нэгдсэн байгааг мэдрээрээ. Ерөнхийдөө би халууд үгээд манайхан сайхан тайвшраад иржээ. За зарим нь жоохон уйлж байна. Зүгээрээ зарим нь догтлоод байна. Зүгээр шүү манайхан. Дэлхийн ээжтэйгээ хэдэн хором хамт байя. За бүх анхаарлаа зүрхэн дээрээ дэлхийн ээж дээрээ төвлөрүүллээ. Ногоон өнгийн бөмбөлөг дотор тэднийгээ хийлээ. Гүн амьсгаа авъя.
Дахиад сайхан гуймсгаавъя. Маш сайн мэн хаа. Дахиад 3 дахь хий. Гүн амьсгаавъя. За маш сайн манайхаа. Одоо хэдүүлээ дэлхийн ээжигээ сайхан мэдрээрээ, зүрхээ мэдрээрээ, гараа мэдрээрээ бүгд ерөнхийдөө сайхан бие хөнгөрсөн байна. Бүх биеийг нь халуун оргисон байна. Зарим хүмүүсийн хөлсөн чахраад ирсэн байна. Үнэхээр аз жаргалтай бүх биеэр халууд өгж гин, хөл халууд өгж гин. Манайхан үнэхээр гоё болсон байна шүү. За хэдүүлээ дэлхийн ээжийнхаа одоо тойрогт нь оруулахын тулд аян замын дардан шулуухан байлгахын тулд Тэнгэр Монгол газраа бас хэлдэг. За энэ Тэнгэр Монголын газрыг хэлж хахад бид нар дэлхийн ээжийнхэн бүх хүрдүүд дээр нэгдэж. За тэгээд дээрэс нь дэлхийн ээжийнхэн хүрдийг ч нээдэг, өөрсдийнхөө хүрдийг ч нээдэг юм шүү. За гараа зугуухнаар зүрхнээс аваарай. Дэлхийн ээжээ чөлөөллөө. За хэдүүлээ Тэнгэр Монгол газраа хэлнэ. 3 1 2 Тэнгэр 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 Монгол 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 газар 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 Тэнгэр 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 Монгол 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 газар 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 Тэнгэр 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 Монгол 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 газар 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 Хурэ 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 За хэдүүлээ дэлхийн ээжигээ тойрог замд нь орууллаа. Дэлхийн ээж маш өнгөлөг болсон байна. Орчлон хорвоогийн од эрхсэд гоё болсон байна. Бүх одоо орчлон хорвоогийн эрхсүүл өөрсдийнхээ зам бүрд орж аятаа тухтаа сайхан болцоожээ. За одоо ингээд хэдүүлээ та нартаа одоо галын заслыг хийж өгч. Манайхан галын засал дээр юу хийх юм мэдэж байгаа те? Галаа сайхан ширтэн. Тэгээд өөрийнхөө хүсэл мөрөөдлүүдийг шившнэ. Өөрийнхөө хүсэл мөрөөдлүүдийг шившээд галаа сайн харцгаах юм шүү манайхаа. За. Одоо бас манайхны хөрхий бас л манай мянгатуудын нэг нь ингээд уудан тороор дүүрэн одоо ийм арц ганг авчирч өгсөн шүү дээ. Ургаан арц багшаа үүлэндээ хэрэглээрээгээд ингээд манайхан бол ерөнхийдөө миний үүлийг дэмжиж гинөө. Би яг үннийг хэлэхэд орж гарах надад зав байдгүй. Тэгэхэд манайхан одоо ингээд миний одоо арц гангийг нь дөхүүлээд өгч, хуурын минь явуулаад өгч, та нарт үнэхээр юм баярлалаа. Энэ нь бол бидний одоо хамтарч хийж байгаа юм бүтээл шүү дээ. Өөрөө хэлвэл энэ 1200-аа 1300 400-аа энэ одоо үүлийг хийж байгаа нь энэ бусдад том болж байгаа буян юм шүү. За одоо хэдүүлээ юуныхаа галынхаа заслыг хийх гэж байгаа. Манайхан сайхан овг нэржилээ хидээд тэгээд дээрэс нь өөрсдийнхөө хүслийг шившгэнэ шүү манайхан галаа сайн хараарай. За ялангуяа гадаадд байгаа хүмүүст бол маш сайн байгаа шүү. Одоо энэ чи өөрөө үнэрт нь харна. За гал голомтынх нь галыг бадрааж байна. Манай 10-тийнхэн, 5-тийнхэн, 10-тийнхэн, 100-тийнхэн гэрлийн дайчид за тунгалаг давсан бигнүүр Тэнгэр Монгол газар дорж цэцэг жаргал зөв амьдрах ухаан
За тэгээ дээрэс нь Монгол хуудсын даган уншигч дагчдынхаа одоо галголомтын галыг насааж байна. Зүрхнийх нь галыг асааж байна. Нүдэндээ цогтой, зүрхэндээ галтай, царайтай гэрэлтэй, сансан болгон сэтгэгчлэн ботж бүтэж бодож явах болтугай. Тэнгэр Монгол газар тэнгэр Монгол газар тэнгэр Монгол газар. За ингээд дайчдынхаа галын заслыг ингэж урамтай сайхан хийж байна. Шинэ оноогоо бид нар маш сайхан ухтаж байна. За хуучин орноо үдэж бүх хэр буртгаан арилгаж амжилттай сайхан одоо шинэ оноогоо ухтаж байгаа. За сансан болгонд бүтчих болтогой. Сарваасан болгондоо гар нь хөвж явах болтогой. Тэнгэр Монгол газар тэнгэр Монгол газар тэнгэр Монгол газар. За гэрлийн дайчдынхаа амар амгалан гайлтгий шин ондоо бүгд амжилт бүтээрээ дүүрэн байж цогтой золбоотой жавхаатай хүссэн болгон биелж сарвайсан болгондоо хурж бодсон болгон сэтгэгчлэн бүтэж явах болтугай. Эрүүл саруул аз жаргалтай сайхан болтугай. Хүрээ. За баярлаа. Манай гэрлийн дайчтай үүлэндээ идэвхтэй байж одоо бусдыгаа түмэн олныгаа баясгахад нь үүлийн минь дэмнэн оролцож байгаа та нартаа баярлаа. За энэ бол бидний одоо хамтарч ирж байгаа хамтын одоо том үйлүүд юм шүү. Дэлхийн ээжтэй ойр дотныхондоо гэрлийн дайчдынхаа үүргийг гүйцэтгэж бид нар ямар ч өрсөн сүнс сүлдийн сэргээх зөв зам мөртөө орохт нь бусдадаа тус болж байгаа том буйны үйл юм шүү. За өнөөдрийн заслын үйл маань тун амжилттай сайхан боллоо. Та нартайгаа байгаад сайхан байлаа. За одоо хоолоо нь хатаж байгаа одоо хуурайж байгаа мерсэр хүмүүсийг эс тооцвол ихэнх нь маш сайхан байна. Та нар үнэхээр амжилттай гоё байна. Та нартай маш их баярлалаа. Та нарыг маань одоо энийг лайв үзээд ном судрынхаа одоо хэргийг гаргаад амьдрал ахуйгаа өөрсдөө өөдөн татаад явж байгаа. Та нартай баярлалаа. Та нартай хайршаа шүү. За дараачийн уулзалт нь одоо 2 сарын сүүлчийн бүтэн сайдэр гэж байгаа шүү. Хүмүүс ингээд цаг төхөөд ирэхдээ өнөөдөр хийх үү, маргааш хийх үү, хизээ үлээ гэдээ ингээд уцтах юм. Сар болгоны сүүлчийн бүтэн сайдрын 8 цагт би сард л нэг удаа хийж байгаа шүү. Тэгээ манайхан бүх юмудаа лайвда сайхан үзаарай. За ингээд энэ удаагийн 66 дахь хөөрөлдөөнд дуслаа. Баярлалаа. Дараачийн хөөрөлдөөнд аятаа сайхан уулзцгаая. Хайртай шүү та нарт амжилт хүсье бүгдээрэнд. Баяр таа.